Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Учиртай урилга нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхлэж байна. Энэ удаагийн зочин за улсын хурлын гишүүн Монгол улсын 21 дахь ерөнхий сайд асан. За улс төрч эдийн засагч Амар Жаргалгой маань өнөөдрийн нэвтрүүлэгт оролцож байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За сайхан намарч байна. Сайхан намарч байна. Та нар сайхан намарч. Сайхан намарчлаа. За энэ зүүн яаж өнгөрөв? За наадан баяр ёслол. Ер нь бол олон зүйлтэй байлаа. Тийм, наадан бол их сайхан болсон. Ялангуяа Санжаадан бол одоо их олон жил хүлээжсэн, өсөжсэн хүмүүс маань төрүүлсэнд бол танаа нутгийн бүх үү? Үгүй. Гэхдээ зүгээр ерөнхийдөө бол хараал байсан байхгүй. Энэ бүх нэг ер нь нэг цаг нь болж байгаа одоо нэг төрүүлэх болсон доо гэж бодчихсон төрүүлсэн. Тэгээд ерөнхийдөө тэг баярлсан. За тэгээд завхан явлаа, булган явлаа, өмнөгөө явлаа. Сая бас нэг хинтий орчход ирсэн. Тэгвэл нэлээ явсан. Та 16 жил төр барилцсан. Тий, тэгээд ер нь энэ 100 ер нь улс төрөөс хол байгуу яа. Гэхдээ одоо ер нь улс төрт ч 90 оноос хойш гэж бодъё л да. 27 жил тийм үү. За сард урданд бол 16 жил ихтэй чинь бас л их хугацаа шүү. Их. Тэр бүгдийг чинь ганцхан өдрийн дотор мартчихна гэж байхгүй л дээ. Бас ч гэж одоо санаа зовоод яаж байгаа бол ийж байгаа бол тэр нь зүг болов энэ ч буруу болов гэж бодож л таараа. Гэхдээ мэдээж нөгөө урдных шиг тийм их хэмжээний ачаалал бол байхгүй шүү дээ. Тэр утгаараа бол их сайхан жилээтэй л байсан. Яагаад дахиад улс төрд орсонгүй алгасч ба? Гэхдээ яг тэр олон хүчин зүйл шалтгаанууд байсан байх. Гэхдээ яг тэр нэг тухайн нөхцөл байдалд бол нэг квот гэж нэг асуудал гарч ирсэн. Эмэгтэйчүүдийн квот гэдэг. Тэгээд заашгүй тэрийг дүүргэж байж л улс төрийн нам бүхэлдээ сонгуульд орно. Нэс нэг л дутуу байх юм бол тэгээд тэр 76 он чинь орвол цөмөрөө орох юмарч болцоог болж байгаа юм. Тэгээд хэн нэгэн хүн л одоо татгалзах ёстой байхгүй. Мэдээж цагаатлах тэр бол одоо хүн болгонд дэмжиж байгаа шүү дээ. Эмэгтэйчүүдэд оруулах зөв зөвдөө дэмжиж одоо их сайхан би бол маш сайн дэмжиж байна гэдэг. Гэхдээ дэмжиж байгаа юм бол тойргоо өгчих тох тэр бол бүгд цаашаа эргэл. Хараад яж хэвчээ. Тэр нэг дурак байх л ёстой байсан байхгүй. Тэр нь бий л болж таарсан л. Улс төрч хүн ихээр асар их одоо тарих ажил, сэтгэл бүх зүйлийн дарамттай байдаг гэж бас жирийн хүмүүс ойлгодог байна. Таны хувьд 27 жил байсан гэж. Тийм, ер нь бол дарамттай. Тэр чинь тэгээд нэг хариуцлагаас л хамаарч байгаа юм бол чи ямар ачаа үүрж байгаа вэ шүү дээ. Үүрж байгаа ачаагаа ер нь төсөөлж гэнэ мэдж гэнэ үгүй юу гэж айгуу чухал шүү дээ. Шүтгэ чиний амнаас гарч байгаа үг чинь хийж байгаа үйлдэл чинь бол нэг Монгол улсыг бас нэг урагшин алхуулсан, хөгжүүлсэн, дэвшүүлсэн тийм л үйлдэл байх ёстой юм эсвэл хагалж ботргсон хооронд нь одоо янзын болгосон тийм байх юм уу гэдэг чинь бол маш их хариуцлага асуудал байхгүй юу. Тийм учраас олонний өмнө гараад нэг үг хэлэхээс өмнө бол нэлээд бодох ёстой, тунгаах ёстой, харах ёстой. Тэгээд дугуйрвал үнэхээр нэг дугуйрсан шиг дугуйрах ёстой. Хэрвээ чамд хэлэх юм байхгүй заавал нэг гараад одоо юм яриад авч бас хэрэг байхгүй шүү дээ. Гэсэн нэг тийм хүчин зүйл байж байгаа. За дээрээс нь хувь хүний өөрийнх нь сан чанарын бас байдаг байх, хүмүүжлийн асуудал байдаг байх тийм ээ. Тэр бүгд чинь бол бас л нэг соёлын асуудал юм л да. Ялангуяа манай үеийнхэн чинь бол арай л ондоо бас нэг хүмүүжсэн шүү дээ. Их орон гэдгээ бодож явах хэрэгтэй, ард түмэн бусдын төлөө явах хэрэгтэй гэдэргээл нэлийн ондоо шалгуураар л гарч ирж байсан. Зүгээр тэр маань хэр их үлдсэн байгаа юм одоо бас хэлж мэдэхгүй. Та хэдэн настайдаа яг улсын хурлын гишүүн болж байгаа? За сүлээ хэд үлээ 96 он шүү дээ. Тэгэхээр 35 таа. 35 таа. Тэр улсын хурлын гишүүн бол улс төрд ороход ер нь нас ер нь хэр нөлөөтэй. Одоо ингээл янз бүрийн шүүмжтэй байна л да. Хэд залгуур орлоо гэвэл харин 22 дэх 30 өрөөг багтаа орлоо. Дөнгөж 30 өрөөд орлоо. Болоогүй байсан гэл юм гэж хэлээ. Ерөнхийдөө тэр чинь нийгмийнхэн хүн амын бүтцийг л аваад үзэх ёстой юм л да. Монголын 3 сая хүний амын чинь бүтц гэж нэг насны сувраг гэж нэг юм байна. Тэр суврагаа ингээд аваад үзэх юм бол энэ нийт нийгэм дотор тэдэн насны хүмүүс ер нь ямар жин эзэлт юм бэ гэж. Тэгээ манай Монголын дундаж нас гэдэг юм бол одоо 28.5 л байхгүй. Их залуу улс. Залуу улс. Тэгэхээр тэр 28.5 настай дундаж насыг төлөөлж байгаа төлөөлөл бол улсын их хурлд бол байж байгаа зөв л дөө. Та нарын ярьдаг сонирхдаг юм чинь бас нэг мэддэг сонирхдаг. Тэрний тухай дугаарч чадах хүн бол улсын их хурлд байж байгаа хэрэгтэй. Би ер нь юу гэж боддог вэ гэхээр улсын их хурл гэдэг маань бол нийгмийн аль болохоор маш сайн төлөөлөл байх хэрэгтэй л гэж боддог. Нийгэмд ямар л давхаргууд байдیں۔ Тэрний төлөөлөл нь бол байх хэрэгтэй. Тийм ч учраас ард түмний төлөөлөл гэдэг чинь
чинь их чухал зүйл шүү дээ. Насанд байх ёстой. Нийгмийн бүлэглүүдээс байх ёстой. Тэр бүгдэнд байх ёстой. Нөгөө талд нь бол эн чинь бас нэг туршлага гэж нэг юм байгаа. Юмыг харах чадвар гэж байж байгаа. Тэгээ ялангуяа хууль тогтоох байгууллагын хүрээнд дотор бол ой санамжийн асуудал бол их чухал байгаа юм л да. Тэгэхээр тэр залуу хүмүүс орж ирж цус хэлбэж яах нь бол гарцаагүй хэрэгтэй боловч цөмөө бас барьж үлддэг. Заавал Монгол улсын үндсэн хуулийн чинь анх тэгэж хэлэлцэж яхад чинь 3 дугаар зүйлийн 7 дугаар дээр нэг ийм заалт орж ирж байгаа тэр тэгэж хэлсэн энэ ингэж хэлсэн. Тийм учраас тэгэж санал хураагаад эн чинь яваагүй юм шүү дээ. Эсвэл ингээд дэмжигдсэн юм шиг тийг санаж явах хэрэгтэй байхгүй юу? Одоо жишээ нь 1990 оноос хойш энэ өрнөсөн энэ бүх юмыг харж байхад эдийн засгийн өөрчлөлт шинжилгэүүдийг бол хүүхдүүхэн ярих хүн бол бас л хэцүү хүн. Магадгүй нэг хүн одоо амар жаргал байж болох юм л да. Тэр утгаараа за 92 онд бид нар чинь татварын хуулийг оруулаад тэр маань үндсэн хуулийн цэцээр очиод яг ийм асуудлаас болоод эргээд унжсэн шүү дээ. Тэгээд дахиж тэрийг эргэж ярих юм гэж. Тэр нэг ой санамж бас хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр тэр нийгмийн төлөөлөл байх асуудал ой санамжаа бас юмаа нэг барьж яваад шүү дээ. Хар харьцаг гэдэг чинь заавал нэг тийм бие тодорхой юм биш шүү дээ тийм ээ. Бидний толгойд байдаг тэр тэгээд дээрэс нь уламжлал гэж байна, соёл гэж байна, Монголын үүх түүх гэж байж байна. Жинхэнэ Монгол төрийн зүтгэлтний бас нэг шинж чанар гэж байж байна. Тэр бүх юмнууд чинь ингээл нийлээл их хурл дотор байж явах хэрэгтэй юм л да. Тэгээд тэр утгаараа бол тэр залуучууд орж ирж явах хэрэгтэй, тэднэрт орон зай байх хэрэгтэй. Тэгвэл нөгөө талаас бол бас ч гэж одоо бүгд ингэ залуу хүмүүс тавьчих юм бол болчихж байгаа. Гүйцэтгэх засаглал гэдэг бол арай ондоо. Тэр бол мэрэгжлийн байх хэрэгтэй. Яг тухайн салбартай юм аа. Тэгээд тэр гүйцэтгэх засаглалтаа залуучуудыг гаргаж ирдэг механизм байх хэрэгтэй байхгүй юу? Одоо юу гэдэг зааварлагчаар орлоо. Тэгээд өсвөл хорлогч боллоо, элцийн дарга боллоо, газрын дарга боллоо, шатараач ингэж дэшегээ явдаг. За эсвэл одоо орон нутгаар нь ч юм уу сум, баг, сум иргэдийн хурал засаг дарга за тэгэл аймаг дээр ч юм уу нийслэл төрөв төр ингэж гарч ирж дэшегээ явдаг механизмуудыг бол бид нар нэвтрүүлэх ёстой. Хараахан чадахгүй байгаа. Мэргэжлийн юм гарч ирээд байгаа юм л. Тэгвэл дууч ингээл жүжигч ингээл те байж байгаа шууд улсын хурал нэр дэвшил зарим нь орох жишээтэй. Энийг та юу гэж үздэг? Гэхдээ энийг бол буруутгах арга байхгүй ч угаасаа л байгаа нь тийм шүү дээ. Бидний л хийж байгаа сонголт шүү дээ. Тэгээд хийсэн сонголтоо бол бид нар тийм байна, ийм байна гэж хэлээд байх хэрэг байхгүй л дээ. Ард түмнээсээ сонгогдол гараад ирсэн. Хинч байсан, дуучин байна уу, бүх байна уу, улс төрч байна уу, хуульч байна уу, эдийн засгч байна уу. Ялгаагүй ард түмний мандатаар аваад гараад ирсэн шүү дээ. Тийм учраас тэр хүнд бол дэв зэрэг хүндэтгэлтэй хандах ёстой. Ард түмний төлөөлөд ажилласаа л гэж одоо шудраг шулуумд ажилласаа л гэж үзэх гэсэн. Тэр хүмүүс зөв шийдвэр гаргахын тулд зөв бодлого томьёолж хэрэгжүүлэхийн тулд доор нь маш хүчрхэг мэрэгжлийн баг байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр мэрэгжлийн багийг бүрдүүлж өгдөг институт нь гүйцэтгэх засаглал гэдэг. Тэр яамд тамган газрууд тэр одоо агентлгууд тэр чинь бол тэр эрхэм гишүүдэд бол хангалттай мэдээллийг үнэн зөв өгж ийм одоо хувилбарууд байгаа шүү гэдгийг гаргаж ирэх хэрэгтэй юм л да. Тэрүүн дээр бол жоохон дутагдaltaй юмуд бай. Яамд тамгийн газар гэж одоо ингээд байгууллагууд шүү дээ. Тэнгүүд нөгөө төр солигдох болгонд 4 жил ингээд солигдох болгонд нам солигдох болгонд дагаад одоо нөгөө дарга зэрэг солигдож байгаа шүү дээ. Тэнгүүд тэр чинь бүр бараг тагнуул хөрөх газар дээр хүртэл харагдав. Тэ. Ийм байж болдго юм уу бус улс оронд ямар байдаг юм гэдэг юм. Тэр тагнуул тэр чинь одоо улсын хор нийл юм байгаа шүү дээ. Тэрийг ингээд байнга солиод байх юм ч бас ямар учиртай байдаг. Тэгээд надад ч одоо өөрөө хүртэл одоо олж хараад тэрийг шүмжлэлтэй асуулт өгдөж шүү дээ. Тэгэхээр болохгүй л байхгүй. Болохгүй. Тэгээд 4 жил тутам ингээд төрийн албан хаагч нар бүгдээрээ солигдоод байгаа чинь яаж энэ улс орон урагшаагаад явах юм байна. Нөгөө ой санамж чинь хаа нөгөө залгамж чанар чинь төрийн бодлого гэдэг чинь зүгээр л нэг тийм төр зүрийн юм болж хувираад байна шүү дээ. Тэр учраас тэр төрийн алба гэдэг бол тасралтгүй явж байна. Сайд нар иржлэн явж л байна. Төрийн алба бол зээж тасрахгүй ингээд залгамж чанараа хадгалагдаж явж явах хэрэгтэй гэсэн. Тэр тогтолцоог бид нар бүрдүүлэх гээд оролдоод байгаа. 1996 онд бид нар чинь нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөртэй хамтраад энийг нэг бэхжүүлэх 2-3 төсөл хэрэгжүүлээд ингээд явсан ухааналтанд одоо төрийн албаны зөвлөл мөвл энэ төргээл янз юмнууд байгуулаад гэхдээ хэрэгжүүлж чадахгүй нөр аман дээр бол бүгдээрээ яриад байгаа шүмжлээд байгаа болохгүй гэдгийг мэдээд байгаа боловч одоо яг ингээд гардаад хариуцлагын өрөөд хийж байгаа юм бол одоо өнөөдөр шинэ засаг гараад ирчихсэн бол бас л сольж л байгаа байхгүй. Уулнууд тэгж болохгүй гэдгийг бол ярьж л байгаа боловч мэдж байгаа боловч тэгэл сольж байгаа. Тэрийг бас ойлгох л ёстой болчиход байгаа байхгүй. Өнөөдрийн угаасаа нэг улс төрийн тогтолцоо, төрийн тогтолцоо маань ийм юмруу түлхээд байгаа юм болоо л гэсэн бодол
зарим нэгэн улс төрийн хүчин бол бүр ингээд цалин мөнгөний хүртэл тавиулахгүйсэн шүү дээ. Цалин мөнгө нь бэлнээрээ байж чад хүн дээр очих хэрэгтэй байхад санаатаагаар тэр ингэж бүр нууж хааж хоошлуулж ард түмний дургуйцлыг хөрөх гэж эрх баригч нарт одоо буруу сэтгэл одоо буруугаар хандах тэр хандлагыг бүр өдөөсөн мэхтэй үйлдэлж явуулж байсан байхгүй. Тэгэхээр тэгэж ил тесрэгүүлж байгаа нөхдүүдийг бол одоо төрийн албанаас зайлуулгаас л харахгүй л дээ. Тэгэхээр төрийн албанд ажиллаж байгаа хүн бол улс төрөөс ангид байх хэрэгтэй маа. Чи бол улс төрийн намын гишүүн биш шүү. Чи төрийн хүн шүү гэдгийг л авч явдаг. Иймэрхүү юмнууд бол манад бол айгүй хэрэгтэй байна. Тэгэхээр яаж энийг хангах уу гэдэг асуудал айгүй чухал байгаа юм л та. Тэгээ энэ дээр бид нар бол яг нэг үг хэлэхэд бол одоо болтол ухаан олохгүй л. Жишээл 26 жил болж байна. За энэ 26 жилийн хугацаанд бол хоёр том улс төр хүчин байна шүү дээ. Ер нь бол бараг л байн ингээл ээлжлэл сонгогдоод байгаа. Тэгэл дийлэнх болол. Тэгээ нөгөө улс нэг нь болохгүй байх гэж солиол. Нэг нь болохгүй байх гэж солиол нөгөө нийгэм арт хүмүүс маань ерөөсөө өөрсдөө ингээл аваад байгаа. Тэгээ дээрээс нь сая сүүлийн 8 жилд анзаарч яхад бол нөгөө сошиал гэдэг юм чиг хөгжсөн. Тэгээ сошиал гэдэг хөгжсөн учраас буруу ч юм байна уу, зөв ч юм байна уу мэдээлэл их. Тэрэнд дагаж өртөх нөгөө залуучууд их бол. Энэ зөв энэ буруу гэл. Тэгээд хүнийг хард сонгох хэрэгтэй гэдэг юм уу, намыг хард сонгох хэрэгтэй байдаг юм уу гэдэг асуудал гарч ирж байна. Гэхдээ аль алийг харах хэрэгтэй. Аль алийг харах хэрэгтэй. Тэгвэл би хэрвээ зөв ойлгож байгаа бол илүү институционал талын л бид нар харах хэрэгтэй шүү дээ. Манай монголчуудын тэр төр них бат бих их олон жил ингээд тууштай Монголын энэ тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг аваад явж байсан нэг гол нууц нь юундаа юм бэ гэхээр бол хоёулаа явж байвал нэгэн дарах шүү. Хэрвээ чи ганцаараа явж байгаа бол толгой нь одоо малгай нь дарах шүү гэдэг тэр зарчим байхгүй юу. Тэгэхээр тэр зарчмаар бид нар өнөөдөр бодох хэрэгтэй юм л да. Тэр чиний хүсэл зориг юу байхаасаа гадна институцууд дорж дундаг дулмаа өглөө ямар хөлнөөс болсон бод байхгүй тэр төрийн албанд явдаг тэр институтуудаар бэхжүүлж өгөх чиглэл рүү нь явах хэрэгтэй. Тэгээд энэний нэг гол элемент нэг гол институт нь бол улс төрийн намууд болчиход байгаа. Тэгэхээр тэр улс төрийн намууд хэр зэрэг төлөвшсөн байна. Үнэхээр одоо хариуцлага хүлээх чадвартай байна уу, итгэл даах чадвартай байна уу гэдгийг бол харах ёстой байх. За тэгээд мэдээж тэр улс төрийн намын чинь төлөөлөө зогсож байгаа нэг нүүр байна да. Амар жаргалч гэдэг юм уу, одоо хэмжигтэй нэг нөхөр байдаг. Тэгээд тэр маань жоохон ямархуу юмстай хүн билээ гэдэг нь бас харах ёстой л да. Манай Монголын энэ төрийн юун дотор ч бол их сайхан боломжтой байсан. Хүний тэр удам угсаа, тэр гарал үүсэл бүх юмнуудыг хардаг хамаатан садан. За тэгэл нарийн ярих юм бол сонирхдаг сонирхол нэг юм тоглодог тоглоомын хүртэл харж байж, тэгж шинжиж байж, тэднэрээр нь дамжуулж байна. Төрийн одоо сэтгүүлтнүүдэд тусгаалan бэлдэж гаргаж ирдэг тэр механизмууд бол байсан л та. Өнөөдөр бол яг тэр систем бол үндсэндээ бол бараг байхгүй болсон гэж. Улс төрийн намууд бол энийг хийх ёстой. Гэхдээ энийг бол яг нэг хүссэн хэмжээнд бол хийж чадахгүй л байна. Эдийн засаг гэж хамгийн түрүүнд ярьдаг байхгүй. Тий. Эдийн засагт ороотлаа гэл. Аль аль нам дээр л юм яригддаг гэсэн. 5 7 гэж бүх юм гаргаж ярил нэг шалтгаан гаргаж ярил ингээл. Нөгөө арт түмэн энэ зөв буруу гэдэг ясан дээр бол ихэд бидэхгүй байгаа шүү дээ. Хин юу гэлж тэрийг л дагдаг байхгүй. Тэгэхээр энийг яаж залруулах хэрэгтэй бэ? Нийгмээ яаж одоо тархитлагын цэнгэлэх хэрэгтэй бэ гэдэг л. Тий, нийгмийн боловсролын асуудал шүү дээ. Нийгмийн боловсрол тэн дотроос эдийн засгийн боловсролын асуудал. Ард иргэдийн эдийн засгийн боловсрол гэдэг чинь бол ер нь бол нарийн ярих юм бол гэрийн хүмүүжлээс л эхэлнэ шүү дээ. Гэр дотор улсын төс өрхөрхөн орлого зарлагыг одоо яаж дуудаж байна? Өрхийн төсвөө яаж авч байна? Ээж нь аав нь ч гэдэм үү хүүхэдтэй энэ чинь бас нэг тэрийг бол зааж хэлж явах хэрэгтэй байхгүй хэмнэлттэй байх энэ тэргээл янз юмнуудаас явах хэрэгтэй басаа тэгэл ерөнхий боловсролын сургуульд ороод ирэхдээ сургуулийн хөтөлбөр дотор нь юмнууд байж байгаа. Ихтэй сургууль сурж байгаа хүнд ч гэсэн одоо жишээ нь соёлын анги чиглэлээр сурж байгаа хүнд ч гэсэн эдийн засгийн суурь үндсийг бол зааж л байх хэрэгтэй байхгүй. Тэр бол нэг чухал элемент ингээ формалын албан ёсны боловсролоор дамждаг. За албан бус боловсролын тогтолцоо гэж танаа энэ телевизээр ч юм уу радио, FM энэ сайтуудаар дамжуулаад энийг бас аваад явдаг механизмууд бол гарцааг бол байх хэрэгтэй л да. За тэгээд мэдээч хэрэг хамгийн том одоо багш нь бол амьдрал шүү дээ. Амьдрал өөр. Тэрийг бол одоо бид нар төрийн хэрэгжүүлж байгаа бодлого, гүйцэтгэх цэцлээ хэрэгжүүлж байгаа бодлогоор дамжуулж мэдгэж ёстой л байна. Нэг нам нь ялагдахаар тэр нам өөрсдөө дүгнэлт хийж ингээл дотроо алган болдог байхгүй. Тэгэл залуучууд гарах хэрэгтэй, эсвэл шин дарга ингэж томилох хэрэгтэй гэх.
дотроо бас хагарал гараад тэр болгоноос хүмүүст харагдаад нэг үл хэцүү ч юм шиг айгу сонио харагддаг байна. Энэ талаар таны бодлоо. Нам доторх тэр одоо олон бүлгүүд байдаг шүү дээ. Нам ч өөрөө дотроос тийг авах гэж. Тийм. Би зүгээр бусдын өмнөөс бол ярьж мэдэхгүй л дээ. Гэхдээ ардчилсан намын өмнөөс ярихад бол Монголын улс төрийг ардчилсан намгүй төсөөлөх арга байхгүй. Гарцаагүй л одоо өөрийн гэсэн орон зай жингээ эзэлчихсэн үнэхээр одоо маш чухал институт. Монгол улс цаашдаа өсөж өндөж олигтойгон шиг явъя гэх юм бол ардчилсан намтай бол бүр их холбоотой. Тэгэхээр энэ намын хувь заяа, энэ намын өөрчлөл, шинжилэл өнгө төрх бол бас л одоо Монголыг тодорхойлох их гол үзүүлэлтүүдийн нэг болно л гэж би бодож байгаа. Тэгээ тэр утгаараа өнөөдөр сонгуулийн дараа ардчилсан нам шин өнгө айстай болж чадах уугүй юу гэдэг л асуудал яригдаад байна л да. Намын өөрчлөл, шинжилэл гэж яригдаад байгаа. Уул нь байнга шинжлэгдэж явах хэрэгтэй юм л да. Ялангуяа энэ 21-р зуун, 20-р зуун чинь бол тасралтгүй өөрчлөгдөж байгаа зуунд бол чи өөрөө тасралтгүй өөрчлөлт шинжлэгдэж байж л цаг үетэйгээ хөлөө болгоно шүү дээ. Тэгэл нэг зогсчихл юм бол тэгэл байхгүй амьдралаас тасраал, нийгмээсээ тасраал тэгэл одоо сайн манах шиг юм боллоо шүү дээ. Нусаа хацартаа натлал давхууллаа шүү дээ. Тэний нэг хэлэхэд бол тийм учраас бол тасралтгүй шинжлэгдэж байх хэрэгтэй. Тэрнээс зүгээр нэг одоо 8 сарын 25-нд ч юм уу эсвэл 12 сарын 6-нд нэг хурал хийгээд шинжлэгдэнэ гэж байхгүй л дээ. Энэ процесс тасралтгүй явах хэрэгтэй. Нэгдүгээр асуудал дээр, хоёрдугаарт нь энэ шинжлэгдэж байна гэдгээ жоохон юугаар одоо илэрхийлэх ямар шалгуур байх юм. Одоо нам шинжлэгдлээ гэдгийг яаж мэдэх юм. Өнөөдөр дорж гэдэг даргаыг дундаг гэдэг даргаар өөрчилчих юм бол шинжлэгдлээ гэж үзэх юм уу, үгүй юм уу гэдэг асуудал бас байж байгаа байхгүй. Тэгэхээр энийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр дахиад нөгөө нам дотроо шийдвэр гаргадаг механизмууд чинь байна уугүй юу. Тэр нь хэрэг ардчилсан юм бэ гэж. Тэгвэл нэг дарга нь болцоол тэгэл нөгөө үзээхийнхаа хурлыг хэлэхгүй, их хурлаа хэлэхгүй 8-9 жил болчтой. Тэгээ бүр аргаа ядаа дараа нь нэг шинэ хүн гарч ирээд ямар амлалт өгдөг вэ гэвэл би хэрвээ дарга болох юм бол энэ шиг ингэж одоо хурлаа хэлэхгүй олон жил байхгүй. Би өстө бараг маргааш нь хийлгэнэ гэж амлаж байгаа дарга болчиход тэгээ болонгуудаа бас хурлаа хийхээ мартчихдаг. Тэгэхээр тэр дорж хүсэж гинүү, дорндог хүсэж гинүү гэдгээс үл хамаарч хурал нь бол зайлшгүй хийгддэг байх хэвээр. Тэрүүн дээр хэлцэж байдаг асуудлууд нь маш тодорхой байх хэвээр. Жил болгоно намын дарахад ихтгэл үзүүлэх үгүй юу, тэр хүнийг энэ албан тушаал дээр байлгах үгүй юу гэдэг асуудлыг хүртэл ярьж болно шүү дээ. Гэр бүлийнхэн дүүхттэй. Хоёр хүүхэдтэй л байж байна. Банд. Хоёр л байна. Том болчихсон. Одоо бага нийттэй байх уу? Бага нийттэй 15 таа байна уу? Том тэгэхээр одоо иддэг. Том нь 28 таа байна уу, 29 таа байна уу? Хүүхдүүдийнхээ боловсрал. За ер нь тэгэл хүн бол төлөвшөж байгаа тийм. Бүх зүйлд яаж хандж байна? Ер нь байнга зав гарч чаддаг. Гэхдээ би ер нь бол хүүхдийн боловсралд бол их ач холбогдол өгдөг л дээ. Тэгээд өөрөө ч гэсэн бас нэг тийм үнэлэмжтэй хүн. Манайх гэсэн өсөхтэй бол аав ээж эмээ өвнөр бол тийм л юм яг. Боловсролоос боловсрал гэдэг. Боловсрал айгүй чухал юм аа л мэдчих. Тийм учраас хамгийн сайн боловсрал өгөх гэж оролдож л байгаа. Тэгээд ямар ч үсэн одоохондоо бол айгүй л байх шиг л байна шүү дээ. Би бол өөрийнхөө өргөгийг бол гүйцэтгэсэн. Эцэг хүнийхээ хувьд бол энэ хүүхдэд бол одоо өгж болох хамгийн сайн боловсролын л өгсөн. Тэгээд цаашаа бол өөрийгөө аваад явна гэсэн. Та чи хоккейд хоббитэй. Хөлбөмбөгтэй. Тийм. Спорт ер нь багада ер нь 10 жилдээ хэрэг спорт л өгсөн. Ой тоглоно ер нь тасралтгүй тоглоно, хөлбөмбөгч тоглоно. Юу ер нь Монголын сургуулийн спорт шигшээ багуул ер нь ямар хөрөөс одооний залуучуудтай харьцуулах тийм. Гэхдээ өөр хийх юм байхгүй шүү дээ. Одоо та нар ч бол төмөн хувилбартай шүү дээ. Бид нарт бол хөрх юмтай юу ч байхгүй. Байгаа л тэр ирдэг. Яа нэм хоккей тоглоно. Ном уншин. Тэ ном уншин тэ. Хоккей их тоглодог байсан. Багтаа бол хоккей их тоглох нэртэй нэгээд бүр сүлдээ өвчин тусчихсан юм шиг юм. Хоккей тоглохгүй болохоо байчихсан нэг тийм юм байсан л да. Тэгээд хоккейний хоббитэй байсан гэж шүү дээ. Жишээ нь би бол сагсан бөмбөгийн хоббитэй байна. Зүгээр би ямар нэг зүйлээр тусалж чадах юм бол чадхаар бол тусалах гэсэн гэж бас боддог байна. Ямар нэг юм зүйл. Жишээ нь хоккей дээр тийм бодож байгаа. Ямар нэг зүйл хийж ирсэн. Тэгээ ер нь бол хоккейн спортыг хөгжүүлээг бол материалын базын л асуудал. Тэгээд энэ хөлбөмбөгч нь хоккей ч гэсэн өөр их хөрөнгө оруулалт шаарддаг зүйл л дээ. Зүгээр өнөөдөр бол зах цугаасаа ингээд бас нэг ганц хоёр стадион байгуулагдаад байж байна. За бас аймаг мамбууд орон нутагт бол жижиг юмуд байж байна. Гэхдээ энэ бол нөгөө бухимдлын цэгийг чинь бүрдүүлж амжихгүй шүү дээ. Хамгийн наадсах нь бүх сумуудад ч одоо 300 хэдэн сумд одоо хөлбөмбөгийн нэг нормальны талбай байх хэвээр, хоккейн талбай байх хэвээр. Тэгж байж тэр чинь нөгөө тооноос чанар руу шилжиж ажил гарч ирэн л дээ. Гэхдээ ямар ч улсын энийг бол сурталчилж जैन залуучууд дуртай болж байна, сонирхож байна. Хаа байгаа газраа бол янз янзаар ингээд оролдож байгаа нь бол
айгүй чухал л да. Улс төрт та 16 жил болсон тийм ээ. Гэхдээ яг тоо яг их хурлд бол 16 жил болсон. 27 жил гэж шүү дээ. Тэнгүүд зарим нэг хүнийг харж байхад ингээд 12 жил ч юм уу 16 жил ч юм уу сонгогдсон. Тэгээ би ахаа сонгогдно. Өмнө та юу хийсэн ингээд асуув шүү дээ. Тэнгүүд чи их зүйлийг судлаа мэдлээ би 10 хэдэн жилд. Одоо л миний хийдэг цаг болж гэж ярьдаг байхгүй. Тий. Тэр ч бас үнэ. Тэр ч бас үнэ. Тий. Бас тийм байх хэрэгтэй. Ер нь зөвөр юм дээр одоо чинь спорт дээр их спорт дээр бол за 27-8 за 30 хүрэл үндсэндээ бол ингээд тэтгэвртэй гарч байгаа шүү дээ. Эсвэл одоо урлаг балет ч юм байж тийм ээ 25 за 30 хүрээ тэтгэвртэй гараад цирк байл 30 хүрэл ингээд тэр хооронд бол одоо хурж болох бүхэл юмдаа хурцсан байх хэрэгтэй шүү дээ. Үлдэж байгаа амьдралынхаа хугацаанд одоо идэх мөнгөө хүртэл олчихсан байх хэрэгтэй тийм үү. Тэгэхээр нас уулыг залуудад айгүй чухал хүчин зүйл болчихж байгаа. Улс төрд ялангуяа тэн дотроос улсын их хурл гэдэг парламент дотор бол нас уул харин явах тусмаа сайн. За гэж одоо үздэг юм байна лээ. Хэдий ч нэл их настай байна. Тэдий ч нэл хийн гарчихсан байхгүй юу? Юмд өсчээд байхгүй, хараагаад байхгүй, юм руугүйгээд ороод байхгүй, юмыг бодохдоо ч гэсэн бас нэг цагуур нь өглөөргаар нь боддог, нэг харьцуулж харддаг гэсэн. Тэр шинж чанар бол аюул чухал байж байгаа юм. Шууд мэдгэхээр та их орондоо улс төр 10 хэдэн жил болоод юу хийгээд яг би нэрийг дуртахгүй л те. Нэр бүхээ одоо өсөө хөлийн гишүүн асуу хүмүүсээс асууж байгаа. Тэнгүүт чинь нэг хүн тэгж хариулсан. Би 12 жил улс төрд байхдаа их зүйлийг зүгээр би бэлдэж судлаа. Одоо л би арга энийг хийнэ гэдэг байна. Гэхдээ янз л та тий. Таны хувьд улсын их хурлын гишүүн гэдэг маань бол үндсэндээ бол нэг одоо гадна талаас нь харахад бол кнопк тарж байгаа юм шүү дээ. Тийм үгүй гэсэн кнопкыг л зөвлөд арах хэрэгтэй шүү дээ. Тийм ээ болж игэл зөвлөд арчих хэрэгтэй болж игэл. Тийм. Болохгүй ч бас тохиолдол байдаг тийм ээ. Болохгүй ч бас тохиолдол байдаг тийм. Болж игэл зөвлөд арах хэрэгтэй байхгүй. За тэгээд тэр чинь харахад бол нэг хоёр кнопкыг ингээд дарах гэдэг байгаа бол чинь айгүй хэцүү л дээ. Тэгээд тэрийг дарахын тулд маш их бэлтгэл байх хэрэгтэй. Бэлтгэл байх хэрэгтэй. Зүгээр дагаад намраад байвал намраад байж болно бас юу ч хийхгүй ингээд өстө нэг 12 жил сайхан сурлаа гэж. Зүгээр юм хийгээд яваад байвал бас хийгээд байж болдог зүйл л. Тэгээд өөрөөр реклам даад ч юм уу нэг тийм олонний өмнө гараад цээжэд илдээд байдаг тиймэрхүү ажил хийдэг хүмүүс бол их улс төрд байх ёсгүй гэж боддог. Поп гэдэг шүү. Тий. Энэ дээр бол айгүй тийм хянуур юмнууд байдаг. Тухайлбал Монгол улсын гадаад бодлогын асуудлууд байж байна. Тэн дээр бол одоо жишээ нь ингээд олонний өмнө гараад явахгүй шүү дээ. Тухайлбал одоо цөмийн зэвсэг статусын тухай асуудал үүж энэ сүүлийн одоо 20 жил бид нар ярьж байгаа. 20 жилийн хөдөлмөр явж нэгдсэн үндэсний байгууллагаараа энэ цөмийн зэвсэг статусыг бид нар баталгаажуулж аваад ерөнхий нэрийн бичгийн дараагын илтгэлийг 2 жилд нэг удаа сонсдог болоод тэгээд дээрээс нь юу гэдэг цөмийн зэвсэгтэй 5 гүрэн ба шүү дээ. Америкийн нэгдсэн улс, Франц, Англи, Оросын холбоонууд ядад гэсэн энэ 5 гүрэн чинь Монгол улсын аюулгүй байдлын баталгааг нь гаргаж өгч шүү дээ. Тэгээд энийг бол мэд хүлшээ. Тэгвэл бол ховор. Ийм юм хийсэн байна гэдэг бол асар их олон хүний хүч хөдөлмөр энийг ингээ уйлдуу зохицуулаад энэ дээр ингээд ажиллаад байна гэдэг бол өдөр болгон телевизээр гараад байдаг олонний өмнө яриад байдаг зүйл биш аахгүй одоо жишээ салин нэмж гэдэг юм эсвэл одоо тэр интер гэж ярихгүй шүү дээ. Батлан хамгаалах үйл ажиллагаатай холбоотой асуудал байж байна. Инхийг сахиулах үйл ажиллагааг л манайх энүүгээр дамжуулаад хичнээн олон хүмүүсийг бид нэр одоо бэлдэж яаж байна. Яг нэг үг хэлэхэд бол нэг хэсэгтээ бол инхийг сахиулах үйл ажиллагаач Монголын ганц одоо нүүр тахалжсэн юм болсон шүү дээ. Тэр нэг хэдэн борц цэргүүд хөлсөө гойжулж байгаа Африкт очиж Афганистанд байж байгаа хэдэн цэргүүдийн ачаар энэ айрам гэдэг юм чинь бас нэг өнгөтэй өдөө яваал. За тэрнийх нь ачаар одоо Америкийн нэгдсэн улсаас гээл тэгт чинь бол дэмжлэг үзүүлээд мянганы зорилтын сан ингээл мөнгөдөл орж байгаа. Тэр чинь бол ингээл нэг телевизээр яриад байдаг зүйл биш аахгүй. Одны өмнө гараад хэлээд байдаг. Хүмүүстэй нэг тэрийг үлгэж аваад нэг сонсохыг ч бодохгүй. Тэгээд тийм юм хийсэн ингээд одоо чинь сонгуул боллоо гэхэд явж чаа тиймэрхүү юм хийсэн шүү гэхэд бол хүмүүс тоохгүй шүү дээ. Тэгсэн юм байна. Тэгэл ёстой үзье. Чи цэли яасан хөөе. Яасан гэдэг нь юм өг гэсэн тэр яагаад өгөхгүй байна гэдэг. Тэгэхээр чинь энэ дотор чинь нэг хэсэг хүмүүс нь тийм ажил хийх л ёстой л байхгүй. Бас нэг тийм юм одоо жишээ нь арабын ертөнцид болж байгаа үйл явдлууд байж байгаа нэг игийл гэдэг нэг юм гараад ирлээ. Тэгээд тэр игийл гэдэг чинь одоо энэ тэнд очиод бөмбөг дэлбэлээд ингээл юм болоод байна шүү дээ.
тэр хаа байгаа тэр одоо Иракт болж байгаа даа, Сирд болж байгаа даа, ИГИЛ гэдэг юм чинь тэр Индонезтэй ямар холбоотой, Казахстантай, Төв Азийнхантай юм уу, энэ Хучин одоо стануудтай ямар холбоотой юм. За тэгээ ийм манай явсаар бод Монголын эдийн засаг улс төр энэ гадаад орчинд ерхэн яаж нөлөөлөх вэ, ямар үр дагавартай байх вэ гэдгийг бодож сууж яадаг нэг таваарш байж л байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ тэр хүмүүсээ бид нар олж харж чаддаг, тэр хүмүүсээ гаргаж ирж чаддаг, тэр хүмүүсээ байх ёстой байран дээр нь байлгаж чаддаг, тэрийг хуралд нь суулгаж чаддаг байх ёстой байхгүй юу? Тэгээ тийм хүнээсээ чи өнөөдөр тэтгэр яасан бэ нөхөр минь гэж бас шаардаад байх ёстой ч юм уу, ёсгүй ч юм уу гэдэг асуудал байж л байгаа юм л да. Тэгээ энэ бүх юм чинь зовлонтой тэгээд тийм нэг юм иргэн хөв хүн бүрл юу бодох хэрэгтэй. Тийм юм зайрал бодчихлоо. Юм чинь ер нь л тэгэл учир нь өчтөл юмнууд байгаа шүү дээ. Та улс төр дэргэж ирэх үү? Гэхдээ хэрвээ шаардлагатай бол очих шүү дээ. Очиход ёстой. Тийм ёстой. Минийхний бас нэг давуу тал ч юм уу, эсвэл сул тал ч юм уу ёстой гэж ойлгоод, үүрэг гэж ойлгоод, алба гэж ойлгоод. Би ч бас өөрөө цэргийн албаас ч байсан. Тийм учраас бол ямар ч усан нэг 16 жил албаа ажиллаа. Нэг хэсэг тайм аут аваад байж юм. Хэрвээ шаардлагатай бол тэгэл дахиад ирэх л ёстой л доо. Шаардлагатай бол намаа орхих уу та? Шаардлагатай бол орхих л ёстой. За. Маш их баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн цаг минь богино. Тэгээд миний урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. За. Игэл даруу ер нь юм дагнартай нэг сууж ярьдаг л дээ. Өсөй хүлээ гişүү байсан хүмүүстэй ч юм. Одоо ер нь гэхдээ юу хийж чадаа? Ер нь одоо юу хийж байна? Одоо ер нь зүгээр төлөвлөж байгаа юм бол юу юм бэ гэхээр за нэгдүгээрт нь харьцангуй чөлөөтэй болсон учраас бол бас ярих хэлэх юм ч гэсэн бас нэлийн чөлөөтэй болж байгаа. Ягаад гэвэл нөгөө нэг том ачаага бол бас нэг хажууд шин гаргаад байсан. Зүгээр анхаарлаа хандуулж байгаа юм бол ихтер нэг тийм 2-3 жил юм байгаа. За тэн дотроос энэ эдийн засгийн боловсрол ялангуяа төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн эдийн засгийн мэдлэг боловсрол дээр бол анхаарахгүй болохгүй байна гэсэн нэг юм бодол төрөв. Эсвэл 16 жил тэн дотор явчаад нэг олж харсан зүйл бол юу юм бэ гэхээр бол за мэдлэг бол байна. Одоо боловсрол гэж хэлээ да. Дотооддоо ч бай, гадаадд ч бай бас ихтэй сургууль, мундаг нэртэй сургууль төр Харвард марвардын төгсөд ирсэн хүмүүс байна. Гэхдээ тэр юмаа нөгөө яг амьдрал дээр чухам яаж ашиглах хэвээр яах хэвээр бэ гэдэг юм. Манай сангийн ямагч аваад утсан одоо хамгийн чухал яам л гэдэг байгаа. Тэгэхээр одоо боловсон хүчнэр бол ёстой бодож шүү дээ. Яг тэр төрийн хэмжээнд нэг аваад явчих. Монгол банк ч ялгаа байхгүй. Одоо хамгийн гайгүй хүмүүс нь л байгаа гэж байгаа мөртлөө яг Монгол хөрстөөгөө тэр нөгөө нэг миний бодлогоо тэнд үзсэн академик шин чанартай юм амьдрал дээр ойлтол ям тамгын газар ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн нэг төрийн хар хүний хэмжээнд ингээд нэг төрийн бодлогыг бариад явах хэмжээнд бэлтгэсэн хүмүүс айгүй ховрол байна л да. Тэгэхээр энэ чиглэлээр бас нэг хүмүүсийг бэлддэг нэг тийм тогтолцоо бүрдүүлэх ёстой юм уу? Энэ дээр магадгүй сургалтын хөтөлбөр боловсруулж гаргах ёстой юм уу гэсэн нэг ийм чиглэлийн юмнуудыг бол нэлээд бодож байгаа. Тэгээд энэ тэндээс бол дэмжлэг хайгаад одоо бас л явж л байгаа ухаантай. Хоёр дахь нь болох тэр бас нэг жоохон судалгааны ажил хийх юм уу гэсэн юмнууд байж байгаа. Тэгээд ялангуяа энэ нэг сүүлийн 25 жилийн эдийн засгийн түүхийг бас нэг тодорхой хэмжээгээр нэгтгэж юм хаана юу болчихсон яасан бэ гэдгийг нэг зүрхийн ухаантай гаргалгаа гаргацдаг юм аа гэхэд ядч нэг болсон юм зэгцлээд англиад авчих юм бол дараагийн судлаач нарт хэрэгтэй юм болов гэсэн нэг юм бодол байж л. Одоохондоо нэг ийм хоёр юм байна толгойд. За. Тэгээд ажил чинь бүтэх холбоо мэдээж бүтэх баг. Тэгээд цаашдын ажил чинь чин сэтгэлээсээ өндрөөс амжилтыг хүсье. За баярлалаа. Та нарт ч гэсэн бас сайн сайхныг хүсье. За, магаар нэвтрүүлгийн маань энэ төрөйд өндөрлөж байна. Баяртай үзэгчтэй.